одоо шинэ цикл гэдгээрээ те өнгөрсөн одоо 2024 оны 5 сарын 1-нд бол одоо яг тэр нөгөө зарлагдсан энэ чансааны тэмцээний тендер одоо зарлал нь бол хаагдсан. Тэнд манайх амжаад одоо материалаа өгөөд төсөлтөө өгөөд 24 оны 9 сарын 25-ны өдөр бол яг Дэлхийн бүхэн холбооны одоо ерөнхийлөгч Лаловичийн одоо гарын үсэгтэй одоо энэ тэмцээг чансааны оноо олгох дэлхийн одоо 3 дугаар тэмцээнийг бол Монгол улсад зохион байгуулах эрхийг бол албан ёсоор авсан. Тэгээд энэ тэмцээн нь бол угаасаа яг энэ циклд зориулж өгж байгаа учраас энэ жил эх жил одоо 26 он 27 он гэдэг юм 3 жил бол одоо дараалал нь зохион байгуулах одоо юм эрхтэйгээр ирж байгаа. Эрхээ авсны дараа бас гэрээ хийсэн. Дэлхийн бүхэн холбоотой хийсэн гэрээн дээр бол яг энэ дараагийн 3 жилийн тэмцээнийг яг амжилттай сайн зохион байгуулж чадах юм бол 2028 онд энэ тэмцээнийг яг Олимпийн эрх олгох тэмцээн болгож Монголд өгнө гэсэн одоо энэ давхар юм заалтыг бол гэрээндээ оруулж өгсөн баг. Тэгээд эх орондоо Олимпийн эрх олгох тэмцээнийг авах боломж бас бидэнд байгаа гэсэн. 2025 оны 3 сарын 25-наас 30-ны хооронд бол одоо Аз тивийн арга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Манай яг бүтэн багаараа бол оролцлоо. Сонгол бүх юм бол 3 тамирчин. Эмэгтэй чөлөөт бүхэн 10, эрэгтэй чөлөөт бүхэн 10. Шалтгаан нь мэдээж бас яг ингээд бүтэн одоо багаараа ордог шалтгаан бол Азийн аврагтаа орж иж нөө дэлхийн аврагт орох эрхээ бас авдаг байгаа чөлөөтийн хувьд. Тэгэхээр яг бүтэн багаар орцсон одоо бүтэн одоо бүх жиндээ дэлхийн аврагт одоо тамирчид явуулах одоо эрхтэй болцсон гэсэн. Дэлхийн аврагыг шалгаруулах тэмцээн энэ жил Хорват улсын Загреб хотноо 9 сарын 13-наас 21-ний хооронд бол зохион байгуулагдана. Мөн олон улсын чансааны тэмцээн эх орондоо бид нар авч байгаа. 7 сард бол чансааны 4 дахь тэмцээн Өнгөрт болно. Тэгээд энэ жилийн яг томоохон тэмцээнүүд гэвэл мэдээж манай нөгөө U23 насны ангилал дахиад залуучуудын U20 17 гэдэг өсвөрийн 15 гэдэг энэ насны ангиллуудын Аз тв аврах шалгаруулах тэмцээнүүд, дэлхийн аврах шалгаруулах тэмцээнүүд бол одоо энэ 6, 7, 9, 10 саруудад ингээд үргэлжлээд ингээд болдог. Мэдээж манай залгамжтай халаа болсон залуу тамирчтайгаа бол манай холбоо бол дэмжиж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил багаараа төрүүлсэн тамирч дасгалжуулагчдын одоо зардал мөнгөн дээр ч гэсэн холбооноос дэмжлэг үзүүлж Аз тв авраг гэдэрт явуулсан Азийн аврагаар төрүүлсэн тамирчдыг бол дэлхийн аврагт одоо бас зардлыг дааж явуулах гэх мэт ер нь бол яг санхүү мөнгөний дэмжлэг өгөх ийм бодлогыг бол баримталж явж байгаа. Энийгээ ч гэсэн энэ жил үргэлжлүүлээд явах одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Оны төгсгөл дээр бол Нью-Йоркд болдог одоо NYC Open гэдэг бас олон улсын дэлхийн бүхэн холбооны календарт багтсан тэмцээнд бол бид нар багаараа явахаар ер нь бол төлөвлөж байгаа. Тэргээ үргэлжлүүлээд Америк нэгдсэн улсын шигшээ багтаа бас хамтарсан бэлтгэлийг оны төгсгөл дээр бол зохион байгуулна гэсэн ийм төлөвлөгөөтэй. Оны төгсгөл дээр бид нар нийт одоо дасгалжуулагчдаас санал авч агаад тэгээд нийт дасгалжуулагчдын авсан санал дээр удирдах зөвлөл маань хилцэж агаад тэмцээнд одоо оролцох журам гэдэг юмыг баталсан. Тэр журманд бол Азийн авраг шалгаруулах тэмцээнд бол улсын аврагаар төрүүлсэн тамирчид явна гэдэг ингээд баталсан. Энэ чансааны тэмцээнд бол улсын авраг шалгаруулах тэмцээнээс жин болгондоо эхний 5 байрт орсон одоо хүмүүсийг чансааны тэмцээнд оруулъя гэдэг ингээд баталсан байгаа. Ягаад тэгэхээр зохион байгуулж байгаа орн нэг жин 5 тамирч оруулах эрхтэй байдаг, давуу эрхтэй байдаг. Мэдээж гаднаас орж байгаа орнууд бол дээдэлтэй нэг жинд 3 тамирчид оруулах юм эрхтэй байна. Тухайн журмаар энэ жилдээ бид нар наадмын дараагаар 7 сарын төгсгөлөөр дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд явах тамирчдаа сонгон шалгаруулах сорил тэмцээнийг бас зохион байгуулахаар ингэж тохироод одоо журмаар ингээд батлаад ингээд болгоцсон байж байгаа.